За өдрийн минь. За өнөөдөр би хүзүү нүүрний гоо сайханд нөлөөтэй юу? Мөн би хүзүүгээ яаж урталгасан талаар туршлагаасаа хуваалцъя. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэхдээ одоо орчин үед бол энэ үгийг би хүзүү сайхан бол зүс сайхан гэж өөрчлөмөр санагддаг. За яагаад тэгэхээр утас мөн компьютер ингээд амьдрал давхад өдөр тутамд ингээд байнгын хэрэглээ болсноор одоо үүнийг дагаад хүзүү маш их ачаал авах болсон. Тэгээ хүзүү нь цаашаа ингээд нүүрлөө маш их нөлөөтэй юм байна гэдгийг би бас өөр хөндлөлтөд дээр нэлээд мэдэрсэн. За миний хувьд бол гар утасгээс илүүтэй компьютер дээр их удаан ажил хийдэг. Тэгээ компьютер дээр ингээд юм хийгээд төвлөрөөд удаан суухаар өөрөө ирэхгүй хүзүү мөр цээж ингээд урагшаа яваад идэг. Тэгээ нөө компьютер даа хүзүү мөр толгой ингээд сунж бүгдээсээр агаад нэлээд бүгтэр болчихд юм байлээ. Гэхдээ хүн өөрийнхөө одоо нүүр царайг голдоо ажиглан үхээс ишвэл тэр хүзүү ямар байна, мөрний үнцэг ямар байна, цээж ямар байна ерөөс анзаардаг юм байлээ. Тэгээд нэг удаа өөрийнхөө хажуунаас одоо гарсан бичлэгийг санаанд үзсэн. Тэр бичлэгийг хажуунаас үзэхэд бол маш эвгүй байсан. Нэг айгу болж харагдуулж исэн. Хүзүү нэлээ урагшаа ингээд бүгдийцсэн. Тэг хичнээн ингээд гоё хувцс ингээд өмсөд алхаж байгаа ч гэсэн тэр хүзүүг нь харах юм бол нэлээд болох ерөөсөө гоо сайхан талаас бол онцгой харагдчихсэн. Тэр шүү дээ надад үндэ шокийн шок байсан. Тэгээд үүнээс хойш бол одоо дан нүүр гэхээсээ илүү бас хүзүүнтэй давхар анхаарал тавьдаг болсон. За та нарт одоо би тэр хүзүү нэлээд бүгдийгээд богиносон үеийн зураг харуулъя. За энэ зураг бол миний яг тэр 4 жилийн өмнөх бичлэг дээр гарсан. Миний 4 жилийн өмнөх бичлэгийг гүйлгээд харах юм бол яг тэр бичлэг дээр яг ийм байдалтай энэ зураг шиг байгаа. Хүзүү нэлээд богиноссон. Тэгээ нөгөө компьютер дээр нэлээд удаан сууж төвлөрч юм хийдэг болохоор юу яагаад урагшаа нөгөө хүзүү сунгаад тэгэхэд бол хүзүү ингээд ачаал аваад чангараад өшөө тогтчдаг. Тэгээд булчин чангарч хөрсөж яана гэдэг чинь булчин бол байх хэвээр нөгөө уртын зохиох хэмжээнээс богиноссон байгаа гэсэн үг. Дээр нь хүзүү зөвхөн хүзүү гэхгүй бас ингээд хүзүүг дагаад энэ нөгөө мөр цээжсэн хүзүүг дагаад бас ингэж урагшаа болоод тэгээ мөр нь бас хөшөөд цээж мөр нэг иймэрхүү болоод ирдэг. Яг миний тэр зурган дээр бол харах юм бол хүзүүний булчин маш богиносоод тэгээ харахад бол нэлээд богино хүзүүтэй юм шиг харагдаж байгаа. Уг нь бол миний хүзүү нэг тийм богино хүзүү биш, урт хүзүү. За энэ зурган дээр харах юм бол за тэр үед би одооныхоос 53-аас 54 кг-ийн хооронд байсан. Би энэ чинь одоо бол 57 байгаа. Одоо тэр үед одооныхоос хамаагүй одоо туранхай байхад тэр нүүрийг харах юм бол хүзүү нь ингээд нүүрэнд нэлээд нөлөөлсөн байгаа. Нөгөө хүзүү ингээд урагшаа болох тусам нөгөө нүүр толгой чинь хүзүүгээ дагаж урагшаа болоод дээр нь бас ачаал аваад дээр нь хүндийн төв нь ингээд нүүр дүүгээ нилээ ирээд толгойн хүндийн төв нүүр дүүгээ нилээ ирээд урагшаа ингээд тонгоод болохоор тэр нүүр нилээ багаар харагдаж байгаа. Цээч рүү бас нүүр нь ойртсон байгаа. Дээр нь ингээд хүзүү богиносчоор хүзүү ингээд бүгдийгээд богиносчоор хүзүүг юм шиг эрүү мөр хоёр нийлцсэн юм шиг ингэж харагдаж байгаа. Тэгэд магадгүй одоо энэ зурган дээр байгаагаас өшөө жоохон одоо хүзүү нилээ урагшаа бүгдийгээд бүр хүзүү нь өшөөд бүр богиносох юм бол урдаас нь харахад яг хүзүүгүй юм шиг мөрөн дээрээ толгоон тогтож байгаа юм шиг харагдах хэмжээнд баг очихоор байсан. Тэгээд түүнээс хойш дан нүүрэндээ анхаарал тавих биш хүзүүндээ давхар анхаарч гэлсэн. Эхний ээлжинд хүзүүнийхээ одоо тэр хөшсөн чангарсан булчингуудыг сулдаа бас давхараас мөрөн дээрээ ажилласан, цээжин дээрээ ажилласан. Мөн ардал нуруунд дээрээс давхар ажилласан. Тэгээд одоо нэг харах юм бол хүзүү бол уртгаас хамаагүй өөр болсон, урт болсон байгаа. Гэтэ би бол үүнийг бол одоо 50% байна гэж үзэн. Цаашдаа одоо би хүзүүний арын булчингаас одноос мөрөн дээрээ давхар ажиллах тийм бодолтой байгаа. Тэгэхээр хүзүү урагшаа ингэж бүгдийг тулсан толгой урагшаа байрлалтай болно. Дээр нь нүүр хүзүүг дагаад урагшаа болох тусан унжих тусан зов гүнжин давхар ирүүтэй болно. Хүзүү талаасаа хүзүүний одоо юм цаграг үрчтэй нэмэгдэнэ. Өшөө цаашдаа одоо хүзүүний булчин ингээд урагшаа болоод ингээд чангараад ачаал авах тусан дээшгийн нүүрэнд нөлөөлнө. Нүүрэнд одоо энэ чамархан булчин гэдэг булчин байгаа. Одоо энэ чамархан булчин чинь доод энэ булчингуудын нөлөөгөөр бас ингээд ачаал аваад стресс авах юм бол
тэр нь ингээд чангараа зангираа тогтчихсон бол тийшээ бас одоо хацрыг татна. Тэр авийнхаа одоо хамгийн наадсан жишээ нь одоо нүдийг ишиг бас татчихвэн. Ингээд нүүрний хоёр талын байдал өөр болоод харагдана. Яа тэгэхээр булчингууд бүгд ингээд чигэд хоёр талдаа одоо чанга хоёр талдаа сул гэсэн байх одоо аль нэг талд нь илүү бас ачаал авч идэг болохоор тэр ачаал авсан тал руугаа илүү чангарлаа гэхэд тэр чангарсан тал чинь тэр авийнхаа одоо нүдийг хамрыг уруулын цахыг татаад эхлэн гэсэн үг чамархан булчин. Тэр хүмүүс зөвлөгөө авъя би юм байна тийм байна гэдэг зургуудаа их явуулдаг. Тэр зургаас харж яхад бол одоо дунд насны юм уу насан турсан хүмүүсээс илүүтэй 10 жилийн гэмээр эсвэл дөнгөж оюутан болж байгаа хүүхдүүд тэр нүүрэнд нэлээд өөрчлөлт орсон байдаг. Тэгээд би анхандаа гайхдаг гэсэн яагаад ингээд залуу хүүхдүүд нь илүү юм одоо нүүрэнд ийм өөрчлөлт байгаа юм болоо гэж бодоод исэн чинь энэ ер нь утасныхын болоод гэж утсан нөгөө хүүхдүүд чи утсаа илүү их үздэг. Дээр нь нөгөө хүүхдүүд ч одоо яс булчин шөрмсөн том үнийг бодоод хамаагүй одоо юу уян хатан зөөлөн байгаа бүрэн бэрчиж амжаа байгаа. Тийм байдалд бас нөгөө нүүр хүзэнд нь өөрчлөлт илүү ороод байгаа юм болоо гэж би өөрөө тэгж бодсон. Тэгэхээр орчин үед одоо үс сайхан бол зүс сайхан гэдэг би хувьдаа хүзүү сайхан бол зүс сайхан гэж өөрчилмөр байна. За би хүзүүгээ утасахдаа бол хамгийн эхлээд шууд хүзүүн дээр ажиллаагүй том булчингуудаас эхэлсэн хамгийн арын тэр 70 нурууны булчин эхэлж суллаад тэгээд дээшээгээ энэ хүзүү рүү энэ ар хэсгийн нөгөө овооц ингээд төвшөө тогтсон энэ хэсгийг суллаад тэгээд дараа нь хүзүүгийн хоёр хажуудлын булчин сулсан. Түүнээс шиг ингээд даан ингээд хүзүүгээ сонголт хийж байгаа ингээд ингээл хамбал энэ ямар ч нэмэргүй энэ чи зүгээр нэг захын тэр нэг хэсгүүд дээр л жоохон сонголт үүсэж байгаа гэсэн. Нэгэнт ингээд зангираад тогтсон хүчтэн булчин бол яг тэр хүчтэй хэсэг дээр нь сайн суулж өгөхгүй бол мянга ингээд наан ингээд өнгөц зах хэсгүүд нь сонголт хийгээд үр дүнгүй юмаа гэдэг бол би өөр дээр бас ингээд мэдэрсэн. Тэгээд би нөгөө хүзүүнийхээ булчин нэлээд суллаад энэ мөрнийхээ булчин нэлээд суллаад тэг үр дүнгээ тэр үед нөгөө пэйж дээр хуваалцдаг байсан. Тэгээд тэр үед нэлээд ар нуруу артлаас харахад бол хүзүүн нуруу мөр их гоё болцсон. Гэхдээ нөгөө дараагаар нь бас ингээд нөгөө ажилдаа амьдрал ахуйдаа баригдаад компьютер дээр ингээд нэлээд удаан мэгээс усан чи буцаад бас ингээд өшөөд ихэлсэн. Тэгээ нэг хэсэг бараг жил хийхгүй явж байгаа сайхнаас ол дахиад бас энэ хүзүү мөрөн дээр ажиллаж эхэлж байгаа. Ямар ч байсан би түрүүээс одоо бол энэ миний хүзүү мөрний энэ байдал миний хувьд бол 50% тань цаашд бол би энийг өшөө бас гоё засаад 100% төргөнө гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэнд өгөх миний зөвлөгөө бол зөвхөн ингээд нүүрэн дээр анхаарал илгүү зөвхөн энэ нүрээ хүзүүгээ урдаасаа хараад илгүү ардаасаа бас хараад үз хажуунаасаа бас ингээд бичлэгээр юм уу зургийг аваад хараад үз тэгчээч хүн өөрийгөө анзаардаг. Түүнээс шиг ингээд ердөөд бол юусаа анзаарахгүй. За ингээд юм бичлэгээ дуусгая. Тэгээд та бүхэн бас энэ хүзүүний талаараас асуух юм байвал санаа оноо юу байна бас над руу бичээрэй.